Сонсогч та бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлгийн хэсгээс сонсож байна. За дараагийн түүх нь бол миний түүх байгаа маа. За энэ бол хээр гадаа явж байгаад нэг гүйдэлтэй таарсан тухай түүх байгаа юм. Болсон явдал. За би тэгээд уншиж яваад. Дорнод аймгийн 19-р Нефт гэдэг газар гүйдэлтэй юм болоо да. Би саяхан найзуудаараа 2 машинтай, за тэр нь бол Пирус 20, Пирус 30 гэдэг 2 машин байсан. Дорнод аймгийн Буур нуурыг зорж үзэхээр явсан юм л да. Очихдоо ч яах вэ? Бороо шороо шавар шавхайгүй, саад бэрхшээлгүй очоод сайхан амраад 2 хончоод за тэгээ хотын зүг жолоо мушиглаа. Гэтэл гараад 150 км орчим юм уу да. Ойролцоогоор нэг 19-р нефтийн ойролцоо бололтой шорон замаар явж байтал гинтэл хувингаар бороо зутгаж байгаа юм шиг ороод явахын эцэг болголоо. За тэгэл бид нар ч тэндээ хонцоод маргааш нар гараад жаахан хатахаар хөдлөе гэдэг дээрээ бол заазуу болцоож аваад л майхан саваа барайл хонлоо. За маргааш нь ч боллоо. Бороо зогсолтгүй орсоор л байна. Дахиад нэг хонхоос өөр аргагүй болов. За тэгээд 2 хоног хээр тал газар хоол хүнс авахад тэгээ хонцсон. За хөдлөөд явж байтал тийм хурдан зам хатаж амжаагүй байлаа. Нилээд суучилгүй явж байгаад 16 цагийн орчим манай Пирус 30 машин маань сууж орхлоо шаварт. За Пирус 20-той явж байсан хэд маань сумын төв орж чирэх машин олж ирэхээр төрүүлээд явсан юм. Нөгөө хэдээ хүлээж байх зураа эргэн тойрноо утасныхаа камераар зүүмлэж айл амтан байна уу гэж шалгатал тэр тэнд нэг айл хажууд нь нэг цагаан машин зогсож байгаа болтой харагдлаа. За азар суусан газар сүлжээтэй байсан болохоор нөгөөдөл рүүгээ спикер дээр нь тавьж байгаа залгаад энд айл байна. Тэлмэн бит хоёр явж тусламж гуйгаад ирье гэж хэллээ. Гэтэл найзын хоолой нэг л сөөнг маягтай тэг хурдан яваад наад айл руугаа очиод ир гэд манай найз хэллээ. Гэтэ найзын хоолой нэг л сөөнг сонин маягтай байлаа. За хоолой нарийн өөр сонсогдохыг анзаарсан ч нэг их юм бодсонгүй. Окей гэдэл уцаа салгаал машинда 3-ыг үлдээгээл би ч тээтэйгээ хамт тэр айлын зүг алхлаа. 18 цагийн үед л гараад явснаа санаж байна. За 2 км-ийн цаана байгаа амжигэл тэр айл харагдаж байлаа. Нөгөө машин тус тэгэнд харагдаж байлаа. За тэгэл бид тэр чинь салгалаад явлаа. За бараг 2 цаг орчим малхаад яг нөгөө барагцаасан зайндаа очиод харлаа. Нөгөө айл байдаггүй. За бид хоёр ч замдаа баахан маазраад нэг их юм бодсон юм байхгүй явж байгаа зорьсон газраа хартал нөгөө айл гинтл харагдахаа болцсон. За бид хоёр гайхаал эргээл машин руугаа хардвал машин ч сурахгүй. Гар утны сүлжээч бас байхгүй байлаа. За ингээл бид хоёр ч тал газар эвгүүцнээ ойлгоод эргэн тойрны ажиглалтал ойрхон ад бэлчиж байна. За ойрхон адуу бэлчиж байгаа юм чинь энэ хэвд айл байгаа байлгүй дээ гэж бодож зогсож байтал тэр адуун сүргийн азарга нь болтой бид хоёр руу юугүй л дайрлаа. За бид хоёр ч humгүй гүйж байгаад л эргээл хартал нөгөө адуу маань газар туураагаараа сэндийчээл байранда нааша цаашаа голхиол зогсож байгаа харагдсан. Ер нь л ирсэн замаараа буцъя гэд ядаж сүлжээтэй газар ч болтгоо олъё гэж бид хоёр алхаад ирсэн замаараа буцлаа. За тэгэл нэгэнт нарч жаргасан бүрэнхий болсон байлаа. Алхаж байтал гинтл урд нилээн цаана 2 бүүдгэр машины болов гэмээр гэрэл асчлаа. За бид хоёр ч баярлалаа. За энэ бол манай машин байх. Тийшээгээ хурдан алхаж очиод нөгөө өдтэйгээд уулзъя да. Тэнд сүлжээч орох байх гэж бодлоо. За ингээл алхаж явтал гинт уц дугарлаа. Автал Пирус 20-ын хэдийн явуулсан төвийн цагдаах нилээн санаан зовсон болтой. Та хоёр хаана байна? Энд ямар ч айл байхгүй. Ийм тал зэлүүд газар хамаагүй явж болдоггүй юм. Ойр хавд чинь юу харагдаж байна гэж асуулаа. За бид хоёрт нөгөө харагдаж байгаа 2 гэрлээ хэлтэл за наадах руугаа чиглээл алхаад бай. Бид нар байж магадгүй харин уцаа битгий таслаарай гэж цагдаах уцны цанаас хэллээ.
За гэтэл нөгөө хоёр бөөрхий гэрэл алхаал байтал шаргал гэрэл чинь гинтл 3 ширхэг болоод улам тодорхойл ирсэн. За тэгэл нөгөө 3 гэрэл чинь гинтл байрнаасаа хөдөлж эхэллээ. За бид хоёр ч гайхаал нөгөө цагдаахад хэлтэл ах нилээн сандарч айсан бололтой. За наадах чинь бид нар биш шүү. Гүйдэл гэдэг чинь наадах чинь байхгүй юу? За хурдан наанаасаа холд гэж хөлгөөгүй юу л утсан тасалдаал явчихсан. За ингэхдээ зэрэгцэл нөгөө 3 гэрэл бид хоёрыг чиглээл ямар ч машин мотоцикл явхааргүй овон товонтой газраар асар хурдтай наашаа ойртож эхэллээ. Бид хоёр ч сандраал чиглээсээ хазаагаал зүхтаж байгаад л эргээл хардал ямар ч гэрэл байхгүй болсон байлаа шгүй. За ингээл хоёр айсан амтан жахан алхаж байтал харин төд удалгүй цагдаах бид хоёрыг олж ирээл гүйдлийн дайрлагад өртгөө шахлаа. Ийм хээргэл зэлүүд газар ингэж удаан явсан байтугай хондч болдгүй юм штэ гэж бид хоёрт гайхан хэлсэн юм. Ингээд сэтгэл санаа арай дээрдэж ахтай сумын төв орж нөгөө хидтэйгээ уулзтал хамгийн хачирхалтай нь өөдөөс та хоёрыг тэр яриад байсан айл руугаа яваад хэрэггүй. Цагдаа нарыг та нар руу явуулчихсан байгаа гэж хэлсээр байтал яагаад та хоёр явцсан юм бэ гэж асууд юм да. За би ч юу яриад байгаа юм? Бид тавуулаад утасныхаа спикер дээр тавьж байгаа л яриад сонсоход яалчгүй та нар тийшээ яваа очоорой гэж хэлсэн биз дээ гэж хэллээ. Гэтэл нөгөө хэд маань үнэхээр тоглож байгаа шинжгүй үннээсээ хэлж байгаа бол та байна. Ингээл бид хэд ч бүр үнэхээр гайхын дээдэр гайхаж хоцорлоо. Гар утасны сүлжээний долгион удирдах дундуур нь өөр хүн ярьсан юм болов эсвэл яасан юм бол гэдэг л бодол толгойд эргэлдэж байлаа. За одоо бодох нь бид хоёр руу дайрсан тэр азарг бол бид хоёрын хойноос дагаж байсан гүйдэл рүү л дайрсан болтой юм болов уу да. Сүлжээгүй эсвэл цагдаах ирээгүй бол бид хэд өдид яасан ч байх юм блэ бүү мэд. Ах дараа нь бид хэдийг тайвширсны дараа 10 хоног олдохгүй алга болсон тентхийн нэг иргэнийг өчигдөрхөн зогцсыг олсон тухай хэллээ. Сая бас л мэдээгээр дорнодоос нэг зогцс олдсон гэж байна. Та нар минь хөдөөхээр явахдаа болгоомжтой яваарай. Одоо бид 9 минут хотод ирсэн ч миний хувьд ороо болгон тэр 3 гэр унтахаар хэвтэх бүрийд нүдэнд харагдаад ер нь нэг сайн унтаж чадахгүй байгаа. Ямар сайндаа л энэ түүхийг шөнийн 3 цагт босоод бичиж суух вдэ гэсэн байна. Ямар амар юм бэ те. Амар юм. Тэр ер нь тэр зэлүүд газар нэг юу шүү дээ. Харин тийм. Тэгэл нэг 2-3 нараа явж байгаа үед бол ээд ер нь салаад ирэхгүй дээ. Цөөхөл явж байгаа л бүр тийм. Сонсогч та бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлгийн хэсгээс сонслоо.